Сайн мэцхан үзэгчдээ та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Англи хэлний тун шатны орчуулгын 9-р хичээлийг хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бид нэр англи хэлний countable, uncountable буюу тоологдох, эс тоологдох нэр үгс болоод мөн ганц болон олон тооны нөхцөлийг хэрхэн үүсдэг, мөн тэдгээрийн монгол хэлний хэрхэн орчуулгыг хамтдаа сурцгаах болно. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийг эхлээд англи хэлний нэр үгсийн англи хамтаа харцгаая. Англи хэлний нэр үг нь common, proper гэж хоёр ерөнхий ангилалд хуваагддаг бөгөөд common гэдэг маань ерийн нэр үг, харин proper гэдэг маань оноогод өгсөн нэр үг байна. Proper noun ерөнхийдөө тондоо томоор бичигддэг хүн, амьтан, газар уулсны нэршил байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр common буюу ерийн нэр үг, түүний англи хамтдаа үзэх байгаа. За common noun маань дотроо countable, uncountable буюу тоологдох, эс тоологдох гэж хуваагдаж байгаа бол countable буюу тоологдох нэр үг маань дотроо singular, plural гэсэн тоогоороо хуваагдаж өгч байгаамаа. Англи хэлэнд бид нэр countable, uncountable, singular, plural гэсэн ангиллуудыг мэдэж явах нь нэлээд чухал байдаг. Яагад вэ гэхээр англи хэлний үйл үг нь тоогоороо нэр үгтэйгээ буюу үлийн эзэнтэйгээ зогсож явдаг байгаамаа. Харин монгол хэлэнд нэр үгсүүдийг бид нэг их олон хувиргаж хэлээд байдгүй. За ганц тоогоор хэлэх зүгээр байдаг учраас дандаа тийм алдааг англи хэл дээр гарах гэдэг. Тийм учраас өнөөдрийн хичээлээ маш сайн анхаарч үзээрэй. Ингээд бүгдээрээ common noun-аас эхлэе. Common noun гэдэг маань ерийн нэр үг байгаа. За common noun-ийнхаа countable noun-ыг хамтдаа үзье. Countable noun гэдэг маань ширхиглээд тоонж болох үс нэрийг хэлдэг байгаа. За үүний жишээ нь сандал, ширээ, баш, сурагч, ном гэх мэтийн нэлээд олон өргөн хүрээний нэр үгсүүд ордог байгаа. За тоологдох нэр үг маань дотроо singular гэсэн тоотой байгаа. Singular гэдэг маань ганц тоо буюу за нэг ширхэг гэсэн тоогоор хэлэгдэж байгаамаа. За singular noun-ы өмнө бид нар n гэсэн ялгац гишүүнийг авч болох бөгөөд энэ ялгац гишүүн нь яг тодорхойлоод биш нэг гэсэн утгыг илэрхийлдэг байгаамаа. За ингээд бүгдээрээ тоологдох нэр үгийн ганц тооны жишээнүүдийг ялгац гишүүнтэй хамтдаа авч үзье. A chair, a desk, a book, an egg гэх мэтээр хэлж болох нэ. Харин үүний өмнө бид нэр тоог буюу one гэсэн тоог хэлэх юм бол ялгац гишүүнээ хамтдаа авахгүй байх нь жишээ one chair, one desk гэхэд бид нэр one chair гэж хэлэхгүй байх нэ. За мөн бид нэр each, every гэсэн үгийг ганц тооны өмнө авч болно. Энэ маань ширхэг бүр тэр бүрнэ гэсэн санаагаар хэлдэг. Жишээ нь each chair гэж хэлэхэд сандал бүр гэж хэлэх нэ. Энэ өмнө бид нар ялгац гишүүн юм уу энийг авахгүй байх нэ. За жишээ нь an each chair гэж огт хэлдэг байх нэ. За бид нар мөн заах төлөөний үг буюу that, this гэсэн төлөөний үгийг chair буюу нэр үгийн өмнө авч хэлэхэд мөн ялгац гишүүн орохгүй байна. Жишээ нь that chair. За үүнийг бид нар that chair гэж хэлэхгүй байх нэ. За харин одоо бүгдээрээ ялгац гишүүн the ганц тооны өмнө аваад жишээг авцгаая. The chair, the book, the egg гэх мэтээр хэлэх үед бид нар an гэсэн ялгац гишүүнийг хамтдаа авахгүй байх нь. Мөн заах төлөөний this, that, each, every, my, his, her гэсэн үгнүүд ч гэсэн давхардаж орохгүй байх нэ. За тэгэхээр англи хэлэнд тоологдох ганц тоон дангаараа ордгоо гэдгийг бид нар маш сайн санах хэрэгтэй. Үүний өмнө ялгац гишүүн юм уу, заах төлөөний үг, эсвэл хамаатуулах төлөөний үгсийг бид нар заавал тавьж өгөх ёстой байгаамаа. За бид нар дөнгөж сая тоологдох нэр үгийн ганц тоог авч үзлээ. Харин одоо бүгдээрээ тоологдох нэр үгийн олон тоог хэрхэн үүсгэхийг хамтаа харцгаая. Олон тоо маань хоёр янзаар үүсдэг байгаа. Regular, irregular гэсэн хэлбэртэй. За regular гэдэг маань дөрмийн буюу нэр үгэн дээрээ s гэсэн нөхцөлийг залгаж үүсгдэг. Харин irregular гэдэг маань за дөрмийн бус, за олон янзаар хувирдаг ийм үйл үгсүүд байгаа. За ингээд бүгдээрээ regular буюу дөрмийн нэр үгсийг хамтдаа харцгаая. За жишээ нь two chairs, хоёр сандал гэж байна. За монгол хэлэнд ганц тоо хоёр гэсэн үгнээс бид нар ганц тоо тавьж байгаа бол харин англи хэлэнд two chair гэд тоог зохицуулахгүй бол алдаан тооцоо явдгийг маш сайн санаарай. Дараагийн жишээ some desks, a few books хэдэн ном гэж байна тийм ээ. Many eggs их олон өндөг. За the chairs буюу за the гэсэн ялгац гишүүнийг бид нар мөн олон тооны өмнө авч болох нэ. Харин irregular үйл үгсүүдийг одоо хамтдаа харцгаая. За жишээ нь a child буюу нэг хүүхэд гэж байна. Хэрэв хоёр хүүхэд гэж хэлэхэд бид нар two children гэж хэлдэг байх нэ. За a child, two children. За эндээс бас дуудлагын хувьд ялгаа гарч байгааг маш сайн анзаараарай. За дараагийн үг байна. One foot, нэг хөл гэж байна. Хоёр хөл гэж хэлэх юм бол бид нар two feet
гэж хэлэх нь. За энэ дээр бид нэр food гэдэгэн дээр s залгах юм бол энэ маань дөрмийн бус болоод ирж байна. За дараагийн жишээ one tooth нэг шүд. За many teeth олон шүд гэдэг. Teeth гэд e болж ирж байна. За хүн гэдэг дээр one man, several men. One woman, many women. За эмэгтэйчүүд гэдэг дээр дуудлага нь woman гэх ганцхан дээр woman гэж хаад олон тоон дээр women гэж болдог байгаа. За one mouse. Нэг хулган. За олон хулган гэх юм бол a lot of mice гэж болдог аа. Бид нар mouses гэж хэлдэг байх нэ. Goose галуу гэсэн үг. Two geese. За эдгээр үгсүүд нь үнцээрээ хуурч байгааг та бүхэн анзаарч байгаа. Харин дараагийн үгсүүд нь огт хуурдаггүй байх нь. За яг манай монгол хэлэн дээр байдаг шиг адуу гэдэг үг шиг тийм ээ. Нэг адуу, хоёр адуу хуурдаггүй яг адилхан байна. За one deer гөрөөс гэж байна. Two deer. One fish, a few fish. A sheep, many sheep. За хойно гэдэг маань s дааврыг авдаггүй ийм irregular буюу дөрвөн бус нэр үг байна. One offspring за үр түл гэсэн үг байна. Two offspring. Тэгэхээр гих мэтчлэнгээр англи хэлний дөрмийн бусаар үүсдэг нэр үгсүүд нэлээд олон байдаг. За эдгээр үйл үгсүүд ерөнхийдөө гадны буюу герман ч юм уу латин ийм үгсүүд байдгийг маш сайн санаарай. За бид нар дөнгөж сая тоологдох нэр үгийн ганц болоод олон тоог харлаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар ерөнхийсэн санааг нэр үгээр ярьж байгаа үед нэг бол an гэж ганц тоогоор ярьж болно. Харин олон тоогоор мөн ярьж болох юм аа. Ингээд бүгдээрээ үнийг орчуулгаас хамтдаа харцгаая. За монгол өгүүлбэрүүд гарч ирж байгаа үнийг англиар хамтдаа орчуулцгаая. За эхний өгүүлбэр. Багш бол хүүхдүүдийн сайн найз юм. Багш бол хүүхдүүдийн сайн найз юм. За багш гэсэн үг байна тийм ээ. Бас ерөнхийлцэн яг оноож хэлээгүй энэ багш тэр багш гэж хэлээгүй ерөнхий ийм багш хүний хамраад ярьж байна. За дараагийн өгүүлбэр нохой бол хүний хамгийн үнэн чанд. Нохой бол хүний хамгийн үнэн чанд. Энэ нохой гэдэг үг мөн ерөнхийлсэн байна. Энэ дээр бид нар яг манай нохой юу, танай нохой юу гэж яриаггүй. За ерөнхий нохой бол хүний үнэн чанд юм аа гэж. За үүнийг англи руу орчуулаарай. За дараагийн өгүүлбэр номхон талайн их олон төрлийн загстай гэсэн юм өгүүлбэр байна. Номхон талайн их олон төрлийн загстай. За ингээд бүгдээрээ саяны өгүүлбэрийн орчуулгыг англи орчуулгыг хамтдаа харцгаая. Эхний орчуулга багш бол хүүхдийн сайн найз юм а гэдэг дээр бид нар хоёр янзаар хэлж болно. A teacher is a good friend of children. За багш гэдэг үнийг бид нар ганц тоогоор төлөөлүүлээд a teacher гэж авч болно. За энэ нь яг оноож хэлээгүй ерөнхийсээ хэлбэрээр хэлж байна. Харин үүнийг бид нар яг утга ижил teachers are good friends of children гэд олон тоогоор бас хэлж болох нэ. Тэгэхээр тоологдох нэр үг нь бид нар ерөнхийлж байгаа л нэг бол ганц тоогоор эсвэл олон тоогоор хэлж болох нэ. За хоёр дахь өгүүлбэрийн орчуулгыг хамтдаа харъя. A dog is a loyal friend of a man. Ганц тоогоор төлөөлүүлээд авсан байна. Харин үүнийг бид нар яг утгыг хадгалаад олон тоогоор хэлж болно. За dogs are loyal friends of men гэж хэлж болох нэ. За 3 дахь өгүүлбэрийг хамтдаа харцгаая. The Pacific Ocean has many different kinds of fish. За олон төрлийн гэд олон төрөл гэж байгаа учраас бид нар kinds гэж англи хэлэн дээр тоолоод гаргаж ирж байна. Fish гэдэг маань s авахгүй гэж бид нар түрүүн гарч ирсэн. Яагаад вэ гэхээр дөрмийн бус юм олон тооны үг байна. За fish гэдэг хэдий ганц юм шиг харагдаж байгаа боловч утгаас нь бид нар ганц тоо юу олон тоо юу гэдгийг гаргаж ирэх нэ. Англи хэлний дунд шатны орчуулгын 9-р хичээл танд үргэлжлэн хүрж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар англи хэлний тоологдох, тоологдох нэр үгс болоод тоологдох нэр үгсийн ганц тоо, олон тоог үзэж байгаа илээ. Ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ тоологдох нэр үгсийг хамтдаа харцгаая. Тоологдох нэр үгс гэдэг маань ширхиглээд
буюу тодорхой хэмжээгүй юмсыг нэрлэж байгаа нэр үгийг хэлнэ. За үүний жишээ нь water, sugar, oil, rain, information, knowledge гэх мэтийн нэр үгсүүд байна. За жишээ нь water гэж хэлэхэд бид нар за нэг ширхэг ус гэж ерөнхийдөө хэлэхэд хэцүү байдаг. Ийм учраас энэ нь эс тоологдож байна. Эс тоологдох нэр үгсийн өмнө ялгал гишүүн an огт орохгүй бөгөөд мөн хоо ширхгийг заасан үгсүүд орохгүй байгаа. За жишээ нь бид нар to oil буюу хоёр ширхэг тос гэж хэлж болохгүй байх нь. За ингээд бүгдээрээ эс тоологдох нэр үгсийн ерөнхий ангиллыг хамтдаа харцгаая. За эхний группт ерөнхийдөө whole groups буюу олон зүйлсийн нэгдлийг илэрхийлсэн нэр үгсүүд нь за тоологддгүй. За үүний жишээ нь information буюу мэдээлэл гэсэн үг. За мэдээлэл нь маш олон тооны хэсгүүдээс бүрдэж байгаа. Ийм учраас энэ тоологдохгүй байх нь. Fruit жимс гэсэн үг тоологдохгүй. Тэгэхээр бид нэр two fruits гэж хэлж болохгүй байх нь. A fruit гэж хэлэхгүй байх нь. Jewelry, homework, advice, grammar, Mongolian буюу за монгол хэл, орос хэл, хятад хэл гэхэд хэлүүд бас тоологдохгүй байх нь. Sand, salt, flour гэх мэтийн энэ ангилал нэлээд хэдэн нэр үгсүүд байгаамаа. За дараагийн нэгэн бүлэг бол liquids буюу шингэн зүйлс ерөнхийдөө тоологдохгүй нэр үгсийн тоонд ордог байгаа. За үүний жишээ нь milk, water, soup, coffee, tea. За мөн агаар гэсэн үг air, агаарын бохирдол pollution, toothpaste гэсэн үгнүүд ерөнхийдөө тоологдохгүй байгаамаа. За дараагийн нэгэн тоологдох нэр үгсийн бүлэг бол solid буюу semi solid буюу хатуу материалын эдэд ерөнхийдөө тоологдохгүй. За жишээ нь meat буюу мах, bread за талах гэсэн үг бас тоологдохгүй байх нэ. За тэгэхээр бид нэр хоёр ширхэг талах гэхэд two breads гэж хэлэх юм бол энэ маань дөрмийн алдаатай үг болж ирж байна. За дараагийн үг soup, сам гэсэн үг маань бас тоологдохгүй байх нэ. Butter, ice, gold, glass гэх мэтийн үгсүүд тоологдох байх нь. Мөн байгальд болдог за бороо, цас гэх мэтийн үгсүүд ерөнхийдөө тоологддог. За үүний жишээ нь rain, snow, thunder буюу за захилгаан, light, sunshine, нарны гэрэл гэсэн үгнүүд ерөнхийдөө тоологдохгүй нэр үгийн тоонд ордог байх нэ. За ингээд бүгдээрээ дараагийн бүлгийг авч үзье. Abstract буюу хийсвэр нэр үгэд байна. Тоологдохгүй байх нэ. За үүний жишээ нь beauty, үзэсгэлэнго, courage, fun, knowledge, generosity, өгөөмөр байдал, help, time, patience гэсэн ийм гэх мэтийн олон үгсүүд энэ бүлэгт багтдаг байх нэ. Тэгэхээр англи хэлэнд эс тоологдох нэр үгсийг мэдэж явах нь чухал байдаг. Яагаад тэгэхээр бид нар S дааврыг авахгүй мөн AN article-ыг авахгүй үйл үгтэйгээ ганц тоогоороо зохицох ёстой учраас юм аа. Эс тоологдох нэр үгс нь өмнөө хэмжээ, тоод заах, ялгах үгсийг авдаг байгаа. За тухайн ялгах үгсүүд нь бас өөр байдаг. Үүний жишээн дээрээс харах юм бол countable нэр үгсийн өмнө an гэсэн артиклыг авч болно. Мөн the, two, three, four, many, a few, several, some гэсэн үгсүүдийг авч болдог бол харин uncountable нэр үгсийн өмнө бид нэр zero буюу юу ч авахгүйгээр хэлж болох нь. Мөн the, much, a little, some гэсэн ялгах үгсийг авч болох нэ. Ингээд бүгдээрээ дасгалыг ажиллацгаая. За монгол хэлээр үгсэн өгүүлбэрийг англи хэл рүү орчуулцгаая. Ингэхдээ тухайн нэр үг маань өмнөө ялгац гişүү авахгүй юу гэдгийг маш сайн санаарай. За эхний өгүүлбэр нь ус нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ гэсэн ийм өгүүлбэр байна. Ус гэдэг үг орж ирж байна. Тэгэхээр ус гэдэг маань тоологдохгүй байгаа ерөнхийсэн ийм өгүүлбэр байна. За үүнийг бид нөр орчуулж хэлэх юм бол A water гэж хэлж болохгүй байх нь, the water гэж хэлэхгүй байх нь. Зүгээр юу ч авахгүйгээр water is essential to human life гэж орчуулж болох юм. За энийг яагаад water гэд шууд авахгүй байна вэ гэхээр тоологдохгүй нэр үг байна. За дараагийн өгүүлбэрийг харцгаая. Надад жаахан ус өгөөч.
жаахан гэдгийг бид нэр орчуулж болно. За юуны бид нэр could you please give me some water гэж орчуулж болох нэ. За энэ дээр some гэд хэмжээ заагаад өгчөж байна. За энэ дээр s дагавар авахгүй яагаад вэ гэхээр water тоологдохгүй нэр үг байна. За ингээд бүгдээрээ 3 дахь өгүүлбэрийг харъя. Инээд бол хамгийн сайн эм. Инээд бол хамгийн сайн. За үүнийг орчуулах юм бол инээд гэдэг нь тоологдохгүй байгаа. Тийм учраас бид нар юу ч авахгүйгээр хэлж болно. Laughter is the best medicine. Laughter is the best medicine. гэж хэлж болох нэ. За ингээд бүгдээрээ дараагийн дасгал ажлыг хамтдаа ажиллацгаая. За эдгээр дасгал ажил дээрээс англи өгүүлбэр өгөгдсөн байгаа. Энэ өгүүлбэр дээр олон тооны алдаануудыг гаргасан байгаа. За тэгэхээр эдгээр нэр үгс ямар олон тооны алдаа гаргасныг хараад засаарай. За эхний үг гарч ирж байна. Birds are interesting. Birds are interesting. За энэ дээр алдаа гарсан үйл үг маань are буюу олон тоо байхад bird буюу ганц тоо байна. Тэгэхээр ганц тоологдох нэр үгийг бид нар дангаар нь бичгөө гэсэн. Тэгэхээр үүнийг бид нар birds are interesting гэд олон тоогоор хэлэх нэ. За хоёрдугаар өгүүлбэрийг харцгаая. There are around 8,600 kind of bird. За энэ дээр гарсан алдаа маань 8600 төрөл гэсэн байна. Төрөл гэдэг маань тоологдох учраас бид нар ганц тоогоор бичсэн алдаа болж ирж байна. Мөн bird буюу ганц шувууны төрөл байхгүй. Тийм учраас үүнийг бид нар засаж хэлэх юм бол there are around 8,600 kinds of birds гэж олон тоогоор хэлнэ. За бүгдээрээ 3 дахь өгүүлбэрийг харъя. Rat, rabbit and mouse can cause huge loss on farm by eating stored crop. Certain big bird like hawk help farmer by hunting these animals. За энэ дээр нэлээд хэдэн алдаа гарсан байна. За эхний алдаа rat, rabbit and mouse гэсэн байна тийм ээ. Ганц тоогоор хэлэхгүй үүнийг бид нэр олон тоогоор хэлж болох юм. За тэгээ хэлээд rats, rabbits and mice can cause huge losses. Хохирол гэдэг маань олон тоон дээр хувирах ёстой байгаа. On farms by eating stored crops. Certain big birds like hawks help farmers by hunting these animals. гэж хэлэх ёстой байх нэ. Тэгэхээр англи хэлэнд бид нар тоологдох нэр үгсийг нэг бол олон тоогоороо үгүй бол ялгас гишүүнтэйгээ хэлэх ёстой байгаа. Харин зөвхөн тоологдохгүй нэр үгсүүд маань ерөнхийлж байгаа үедээ өмнөө юу ч авахгүйгээр бичигдэж байна. За саяны үдсэн дасгал дээрээс бүгдээрээ тоологдох нэр үгсүүд ерөнхийлж байгаа учраас олон тооны хэлбэрийг авсан байна. Англи хэлний дунд шатны орчуулгын 9-р хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар англи хэлний нэр үгсийн төрөл болоод тоологдох, тоологдох нэр үгс мөн тоологдох нэр үгсийн ганц болоод олон тооны нөхцлүүдийг хамтдаа үзлээ. Хичээлдээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.